төрийн албан хаагч нар хувийн хэргийн үнэн зөв бодиттой мэдээлж эндээс одоо төрийн албан хаагчдын тоо бүртгэлийн анхан шатны бүртгэл тооцоо статистик мэдээлэл гардаг гэдгийг бас одоо чухал ач холбогдолтой гэдэг талаас нь өнөөдрийн сэдвийг заавал сонгож авч за энэхүү асуудлыг одоо гардан боловсруулсан манай мэдээллийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга доктор Алтан Туяа та бүхэнд мэдээлэл хийх болно. За дараа нь нэг зүйлийг бас анхааруулж хэлэхэд бидэнд одоо энэ бүртгэл мэдээлэл хийж байхдаа та бүхний орж ирж байгаа имэйл хаягаар одоо дамжуулан бүртгэл хийгддэг байгаа. Тэгээ манай албан хаагчид оролцогчд маань зарим дээр нь янз бүрийн цэг тоо тэмдэгтүүд тавьж ингэж ороод байх юм аа. Энийг одоо өөрийнхөө нэр усыг тавьж ажил албан тушаалаа тавьж ороорой гэдгийг та бүхэндээ дахин зөвлөё. Ингээд цаг байгаа учраас төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын танилцуулгыг хийнэ хэмээн доктор Алтан Туяа урьж байна. Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримтчиг засгийн газараас баримталж байгаа цахимаар түрүүнд бодлогын хүрээнд бол төрийн албаны зөвлөл одоо төрийн албаны одоо цахим шилжилтийг нэлээд эрчимжүүлж ажиллаж байна. За 2025 онд бид бүхэн одоо энэ цахим технологиг одоо нэвтрүүлэх энэ хүрээнд одоо цахим шилжилтийн одоо эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, мөн цахим системийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд нэлээд хэдэн ажлуудыг хийсэн байж байгаа. За эрх зүйн орчны хүрээнд бол бид нэр анхан шатны бүртгэл болох одоо төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмыг шинжилэн баталсан. За мөн мэдээллийн сан бүрдүүлэх, төрийн алба болон төрийн албан хаагчтай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бүртгэл үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх хүрээнд бол албан ёсны болон захиргааны статистик маягтуудыг бол баталсан байна. За энэ мэдээллийг бүрдүүлдэг хамгийн их ашигладаг манай хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо гэдэг цахим систем байгаа. Манай төрийн албан хаагчид байна мэдж байгаа. Энэ систем ашиглах журмыг бас шинээр баталсан. За нөгөө талаар энэ мэдээллийн аюулгүй байдал энэ үзүүлэлтүүдийг яаж энэ мэдээллийг хамгаалах юм бэ? Нууцлалыг яаж хангаж ажиллах юм бэ гэдэг хүрээнд бол кибер аюулгүйн тухай хуультайгаа уялдуулаад бид нар кибер аюулгүй байдлыг хангах журам гэдэг ингээд дөрвөн цогц багц журмуудыг одоо батлан 2026 оны 1 сарын 1-ээс бол мөрдөд ажиллаж байна. За өнөөдөр та бүхэнд бол танилцуулж байгаа төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам маань хамгийн гол зорилго маань бол ер нь бол хувийн хэргийг төрийн албан хаагч одоо бүрдүүлж ажилладаг. За тэгэхээр энэ хувийн хэргийг бүрдүүлэх, хөтөлөх, хадгалах, хамгаалах болон ашиглахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа журам байгаа. За энэ журмыг бол төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 сарын 19-ний өдрийн 521-р тогтоолоор баталсан бөгөөд энэ журам маань 5 бүлэг 55 зүйл залт бүхий 4 хавсралттайгаар баталсан байж байгаа. За тухайн журмын хүрээнд бол 1-р бүлгийн хүрээнд бол нийтлэг үндслэлээр илүү их нөгөө хувийн хэргийн хэлбэрийг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл хувийн хэрэг маань одоо цаасан болон одоо хэвлэмэл болон цахим хэлбэртэй байна гэдэг. Өөрөөр хэлбэл цахим хэлбэр орж ирсэн байж байгаа. Мөн энэ зохицуултыг яаж нэлээд тодорхой гаргаж өгсөн байгаа. За нөгөө талаар мэдээллийн их сурвалжуудыг хаанаас авах юм бэ гэдэг дээр нийтлэг үндслэлээр нэлээд наривчилж тусгасан байгаа. За 2-р бүлгийн хувьд бол хувийн хэргийн бүрдлүүдийг нэлээд гаргаж өгсөн. Ер нь хувийн хэрэг маань ямар бүрдэлтэй байх юм. Энэ хувийн хэргийг одоо энэ маягтыг бүглэх иргэн албан хаагч маань ямар үүрэг хариуцлагатай байх юм бэ гэдэг дээр 3-р бүлгийн хувьд бол хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааны зохион байгуулалтыг нэлээд тодорхой тусгаж өгсөн байж байгаа. Энэ зохион байгуулалтын хүрээнд одоо хариуцах ажилтан албан хаагчийг наривчилж зааж өгсөн. За мөн энэ дээр цуглаж байгаа мэдээллийг хэрхэн ашиглахын, үүнээс гадна хувийн хэрэг хэрхэн одоо албан хаагчид шилжүүлэхийн, архивч бас хэрхэн шилжүүлэх энэ үйл ажиллагааг нэлээд наривчилж тодорхой тусгаж өгсөн. Нөгөө талаар саяхан бидний хэлэлтгээр бол цахим хэлбэртэй байна гэсэн. Тэгэхээр цахим системийг ашиглах, энэ цахим системд цаг хугацаанд хэрхэн мэдээллийг оруулах талаар нэлээд тодорхой тусгаж өгсөн байж байгаа. За 4-р бүлгийн хувьд бол энэ хувийн хэрэг хөтлөлтийн талаар ер нь бол энэ хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагаа маань
ямар одоо энэ үйл ажиллагаанд оролцогчдын харилцаанд хэн оролцож байгаа юм бэ? Энэ харилцаанд оролцож байгаа албан хаагчдын чиг үүргийг нэлээд тодорхой гаргаж өгсөн. Дээрээс нь хариуцлага хяналтыг наривчилж гаргаж өгсөн байгаа. За 5 дугаар бүлэгт нь бол энэ мэдээллийг хэрхэн ашиглахын хориглох зүйл заалт болон хариуцлагыг тусгай зохицуултуудыг нэлээд тусгаж өгснөөрөө бас энэ журам маань шинжлэгдэж бацлагдсан онцлогтой байгаамаа. За та бүхэн бас дэлгэцэнд харж байгаах тийм ээ. Төрийн албагчийн хувийн эрг маань бол дараах бүрдэлтэй байна гэд 2 дугаар бүлэгт ингээд тусгасан байж байгаа. Энэ журмалснараа бол шинээр нэмэгдсэн үзүүлэлтийг та бүхэнд ногооноор харуулсан байж байгаа. Хуучин одоо хувийн эргийн бүрдэл дээр нэмэгдээд 2.1.10 буюу төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэнийг нотлох баримтчгийг орж ирсэн байна. За 2.1.15 дээр бол хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг буюу хасуу мэдүүлэг, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг, хасхуун мэдүүлгийн баталгааны маягтыг бас хувийн эрхтэй бас тусгаж оруулж ирсэн байна. 2.1.16-д бол тодорхой хэмжээний нөхөх төлбөр төрийн албагчтай холбоотой тэтгэмж, дэмжлэгийн холбоотой баримтчгуудыг бас тусахаар оруулж ирсэн байж байгаа. За 2.1.1 буюу төрийн албагчийн анкет мэн нэлээд шинжлэгдсэн байж байгаа. Хуучин бол АБ маягт гэдэг байсан бол маягт 1, 2, 3 гэдэг байдлаар журмалж зохицуулж орж ирсэн байна. За сая бид нар хэлсэн тийм ээ. Ер нь бол хувийн эргийг бид нар бол хэвлэмэл болон цахим хэлбэртэй байна гэсэн. Тэгвэл та бүхэн мэдж байгаа хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолтой цахим систем дээр төрийн албагчийн порталоор ороод та бүхэн хувийн эргийнхээ мэдээлэлтэй танилцаад өнгөрсөн 25 онд бол манай төрийн албагчд маань өөрийн мэдээлэлтэй хянаад засах хүсэлтээ хүний нөөцтэй илгээгээд баталгаажуулалтыг хийсэн байж байгаа. 25 оны 12 сарын 31-ний байдлаар нийтдээ нэг 170 гаруй албаагчдаас бол нэг 110 мянга гаруй албаагч бол өөрийн мэдээлэлтэйгээ танилцаад баталгаажуулалт хийсэн мэдээлэл гарсан байж байгаамаа. За шин журмын хүрээнд бол сая би хэлсэн тийм ээ. Ер нь бол төрийн албаагч анкет маягт маань шинжлэгдсэн. За хуучин бол А, Б гэдэг байсан бол маягт 1, 2, 3. За энэ ямар зорилготойгоор шинжлэгдсэн бэ гэхээр маягт 1 бол ерөнхийдөө төрийн албагч болон иргэн хүн ашиглах боломжтой. Бүглэх боломжтой байгаа ашиглалтыг илүү их нэмэгдүүлж хэлбэр болгож байна. За маягт 2-ыг бол яг төрийн жинхэнэ албанд орох хүсэлтэй иргэн. Өөрөөр хэлбэл ерөнхий шалгалт өгөөд одоо тусгай шалгалтанд орох гэж хүлээж байгаа иргэн аль эсвэл яг төрийн албан хаагч өөрөө бас маягт 2-ыг одоо хөтлөх. За маягт 3-ын хүрээнд яг тухайн байгууллагад шинээр үндсэн ажилтнаар орж ирж байгаа төрийн албаагчдаа бүглэхээр зохицуулагдсан байж байгаа. Тэгэхээр энэ маягт маань бол цахим системд одоо энэ 25 онд шинжлэгдэж орно. Тэгээд 25 оны сүүлийн хагас жилдээс бол бид бол хөгжүүлэлтээ хийгээд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр энэ мэдээллийг хамгийн гол нь их сурвалжийн албаагч өөрөө хяндаг. Тэгээд мэдээлэл үнэн зөв байна уу, хугацаанд байна уу гэдгийг нягтлах хэрэгтэй. Энэ мэдээлэл маань үнэн зөв, хугацаанд бүрэн байх ёстой гэдэг шаардлага энэ журам дээр илүү их албаагч дээр бол хариуцлага орж ирж байна гэдэг дээр бас албаагчд маань анхаараарай. За маягтын хувьд ямар өөрчлөлт орсон бэ? За нэгдүгээр маягт бол шинээр бол тэр ногооноор бичигдсэн байна. Төрийн албаны зөвлөл бол 25 онд бол төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг шинжилэн баталсан байж байгаа тий. Тэгэхээр энэ чадамжийн мэдээлэл бол шинээр бол энэ маягт 1 дээр орж ирсэн. Тэгэхээр энэ маягт 1 бол ерөөсөө албан хаагчийн ерөнхий мэдээлэл байгаа учраас иргэн албан хаагч бүгд бол мэдээлэлээ бүглүүлж ашиглах боломжтой байгаа. За маягт 2-ын хүрээнд бол төрийн албаны ерөнхийдөө бол нөгөө ерөнхий шалгалт өгөөд төрийн жинхэнэ албанд орох хүсэлтэй иргэн болон дээрээс нь төрийн албаагч бүглэж байгаа маягт байгаа. За энэ маягтын хүрээнд бол гол одоо агуулга нь юу гэхээр төрийн албаны шалгалт нөөцийн мэдээлэл илүү их төлхөө орсон байж байгаа. Өөрөөр хэлбэл тэр ногооноор бичнээр одоо тухайн маягт 2-ыг бүглэж байгаа хүн нөөцөд байгаа хэсэг тухай мэдээлэл нь орно. За нөгөө талаар одоо тухайн хүн одоо улс төрийн албан тушаалаас юм уу аль нэгэн төрийн үйлчилгээнээс юм уу төрийн жинхэнэ албанд орж байгаа тохиолдолд ажилласан хугацааг дүүцүүлсэн
дүүцүүлэн тооцсон тухай мэдээлэл орох нь. За шинээр нэг төрийн албанд орж байгаа тохиолдолд одоо туршилтын хугацаанд ажилласан бол тэр туршилтын хугацааны мэдээлэл мөн одоо яг төрийн жинхэнэ албанд томилогдоод тангараг өргөсөн бол тангарагын тухай мэдээлэл нь орох нэ. За мөн тусламж дэмжлэгийн тухай мэдээлэл хуучин байсан үүн дээр нэмэгдээд бид нар яг суур датаг бий болгох цаашдаа салбарын бодлогыг сайжруулах хүрээнд бол орон сууцны тухай мэдээллийг нэмэгдүүлж орж ирсэн байж байгаа. За маягт 3-ын хүрээнд бол илүү их ашиглалттайгаар өөрөөр хэлбэл өдөр тутам тухайн хүний одоо төрийн байгууллагад ажилд ороод тухайн хүн одоо ямар гүйцэтгэлтэй, ямар үйл ажиллагаатай явж байгаа тэр хүний яг процессыг үр дүн гаргаж ирж байгаа үзүүлэлтүүд маань илүү их орсон байж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн албаагчийн ажлын гүйцэтгэл хөдөлгөөний мэдээлэл маань энэ маягт 3 дээр илүү их тусгагдсан. За энэ ногооноор харах юм бол яг тухайн албаагч маань одоо ямар албан тушаал дээр ажиллаж байгаа юм бэ? Нөгөө талаар ажилласан хугацааны мэдээлэл маань яаж гарч ирэх вэ гэхээр энэ хүн одоо төрийн албаны ямар ангиллал дээр, ямар төрөл дээр, ямар одоо албан тушаал дээр хичнээн жил ажилласан тэр үр дүнгүй мэдээллүүд маань илүү их нөгөө энэ хувийн эрхт маань тусгасан байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлтийг харснараа бид нар цаашдаа энэ маягтыг юунд ашиглах вэ гэхээр шилжин сэлгэнийхээ үйл ажиллагаанд тухайн маягтаа бас ашиглаад явах боломжтой. За нөгөө талаар энэ чадамжийн онцлогооны мэдээлэл орж ирсэн. Сая та бүхэн мэднэ тийм ээ 25 оны 3 сард болохоор төрийн захиргааны албаагчийн онцлогооны үр дүнг бид нар төрийн албаагчийн портал дээр бол байршуулсан байгаа. Албаагч бүр өөрийн одоо онцлогооны үр дүнтэйгээ танилцсан, түүндээ үндэслээд одоо би ямар чадамжаа илүү сайжруулах хэрэгтэй юм, ямар сургалтанд хамрагдах хэрэгтэй юм, илүү их одоо аль чадвар нь надад илүү хөгжсөн гэдэг өөрийнхөө онцлогыг бас илүү их харсан баха. Тэгэхээр энэ онцлогооны мэдээллүүд бол ингээд портал дээр энэ маягт маань тусах юм. За мөн хас хоомын мэдээлэл маань ороод явах нэ. За журмын гол зохицуулалтын хувьд бол шинээр юу орж ирсэн бэ гэхээр тухайн одоо хувийн хэргийг нээх, бүрдүүлэх, хөтлөх одоо энэ баяжуулах үйл ажиллагааг зохицуулж байгаа чигүүргийг одоо албан тушаалын тодорхойлолтод тусгаад тухайн асуудлыг хариуцсан албан хаагчийг одоо хаагчийг удирдлагаар хангах зохицуулт нэлээд сайн орж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ яг албан хаагч минь ажлын албан тушаалын тодорхойлолт дээр чигүүргийн сайн тусгаж өгөхийг бол нэгж байгууллагуудад нэлээд чиглэл өгч энэ журам орж ирсэн байж байгаа. Нөгөө талаар байгууллагын удирдлага өөрөө энэ хувийн эрхийг яаж хөтлөх юм бэ? Энэ хувийн эрх хөтлөх энэ ашиглалт хамгаалалттай үйл ажиллагааг удирдлагаар хэрхэн хангаж ажиллах юм, хяналт хэрхэн тавьж ажиллах юм гэдэг чихүүргийг нэлээ тодорхой тусгаж өгч өснөрөө давуу талтай. За мөн энэ яг журмын гол одоо хувийн эрхийн үйл ажиллагаанд оролцож байгаа харилцагч буюу удирдлага, хүний нөөц, албаагч гэсэн энэ 3 албан хаагчийн харилцааг нэлээд тодорхой тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл байгууллагын удирдлага бол одоо 4-р бүлэг дээр бол яг энэ хувийн эрхийг одоо зохиц журмынхын дагуу хэрхэн хөтлөж байгаа, бүрдүүлэлт нь яаж явж байгаа, мэдээлэл нь үнэн зөв байна уу гэдэг дээр хяналт тавих. За эрхийн ялангуяа хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо цахим систем дээр эрхийн зохицуултуудаа хэрхэн шийдвэрлэх юм, хүний нөөцтэй яаж эрхээ өгөх юм, албан хаагчдынхаа эрхийн зохицуултаа яаж хангах юм, эндээ тогтмол яаж хяналт тавих юм. Нөгөө талаар энэ тухайн хувийн эрхийг одоо хэрхэн хүлээцүүлэх юм. Сая бид нар одоо архив албан хэргийн хөтөлбөрийн нөгөө улсын үйлчлэгээр явж байхад угаасаа байгууллага дээр энэ хувийн эрхийн зохион байгуулалтыг хэрхэн яаж хангаж ажиллах юм бэ? Энэ дээр нэлээд наривчлах шаардлага гарсан учраас энэ тухайн санал хүсэлт өгсөн асуудлуудыг энэ журманд нэлээд тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл хувийн эрхийг тухайн албан хаагч ажлаас гарч байгаа албаагчид хэрхэн хүлээцүүлэх юм. За хувийн эрхийг тогтмол архивт хүлээлгэн өгөх энэ маягтуудыг баталж өгсөн байж байгаа. Өөрөөр хэлбэл энэ журмын одоо журам маань 4 хавсралтай гэсэн бол 1-р хавсралтаар нь маягтай, 2-р хавсралтаар нь тэр маягтыг хэрхэн бүглэх зааврыг дэлгэрэнгүй, 3-р хавсралтаар тухайн албан хаагчдад хувийн хэргийг хүлээлгэж өгсөн одоо баримт, 4-р хавсралтаар бол архивт хүлээлгэж өгсөн маягтаар хөтлөх баримтуудыг одоо баталж өгсөн байж байгаа. Нөгөө талаар удирдлага
энэ хувийн иргэдэд байгууллагын хүрээнд дотоод хяналтыг 2 жил тутам зохион байгуулахаар одоо энэ журмалж орж ирсэн байж байгаа. За хүний нөөцийн албан хаагчийн хувьд бол ямар чиглэлүүд орж ирсэн бэ гэхээр тухайн албан хаагч шинээр ажилд орж ирэхэд л хувийн иргэийг тодорхой хэмжээд хэрхэн нээх юм, бүрдлийн яаж хүлээн авах юм, за хувийн иргэд холбогдох мэдээллийг одоо цахим системээр яаж цахим системээ одоо албан хаагчтай хэрхэн заах юм, цахим системийн дагуу бүрдлүүдэд яаж хангах юм, за хадгалалт мэдээллийн ялангуяа нууцлал аюулгүй байдлыг яаж хангаж ажиллах юм. Захим хувийн хэргийг одоо улирал тутам баталгаажуулах, за системд хандах эрхийг хүлээлцүүлэх гээд нэлээд одоо чиг үүргийг үүргэжүүлж өгснөөр энэ журам бол нэлээд одоо тодорхой болж өгсөн. За албан хаагчийн хувьд өөрөөр хэлбэл энэ гурвалсан харилцааны өрөөнд албан хаагч өөрөө бас ямар үүрэгтэй байх юм бэ? Энэ цахим системээр хувийн иргэн мэдээлэлтэд өөрчлөлт оруулах хүсэлтэй тухай бүрт нь одоо хүний нөөцийн мэрэгчлэлтэндээ илгээх, дээрэс нь хувийн иргэгийг бүрдүүлэх талаар тавьсан шаардлагыг одоо биелүүлэх, хувийн иргэн мэдээлэлтэйгээ танилцаад яг өөрөө энэ мэдээлэлээ ашиглах боломжоор хангагдах, за хувийн иргийнхаа хөдөлгөөнд хяналт тавих. Өөрөөр хэлбэл миний энэ зарим мэдээлэл маань үнэн зөв байна уу? Цаашдаа би өөрөө энэ карьерийн төвшнөө яаж хянах юм? Дутуу баримтчгээ яаж өгөх юм? Энэ дээрээ бид нар ямар хяналт тавих юм гэдэг ингээд албан хаагчтай нийлэн үүргэжүүлээд өгсөн. Энэ мэдээллийн үнэн зөв байдлыг энэ гурван хүн маань нийлэн хангаж ажиллах, бие бинийгээ баталгаажуулах, үйл ажиллагаанд хяналт тавих зохицуултууд орж ирсэн байгаа. За тухайн журманд энэ саяын харилцааг зохицуулахдаа илүү тодорхой ямар цаг хугацааг нэлээд тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл хувийн хэргийг бүрдүүлэх хугацааг бол төрийн албанд томилогдсон албан хаагч хувийн хэргийг ажлын 3 өдрийн дотор оруулнаа гэж журмалж өгсөн. За тухайн одоо албан хаагчийн одоо мэдээлэлд өөрчлөлт орох, хөдөлгөөний өөрчлөлт орсон тохиолдолд бол ажлын 3 өдрийн дотор бол тодорхой хэмжээний хөдөлгөөний өөрчлөлтүүдийг хувийн хэрэгт өөрчлөлтүүдийн тусгаж өгнө. За системд яаж оруулах юм бэ тийм ээ? Системд цахим системд бас тухайн өөрчлөлтийг ажлын 3 өдрийн дотор оруулахаар журмалж өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ яг тодорхой хугацааны давтамжтайгаар мэдээлэл мэнд солигдох боломжтой байгаа. Нөгөө талаар шилжиж сэлгэх үед одоо шилжүүлэх хугацаа яах юм бэ? Тэгээд нөгөө тухайн одоо хувийн хэрэг тухайн шилжин сэлгэний албан бичиг яваад цахим систем дээр шилжүүлэхээ одоо мартчихдаг манайхан. Тэгэхээр энэ мань бол одоо журмлаад хугацаатай болоод ирсэн учраас энэ дээр ялангуяа дүрийн албан хаагч хүний нөөцийн мэргэжлэнгүүд маань маш сайн анхаарч ажиллах нэ. Тухайн шилжин сэлгэх шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор л цахим системийн шилжүүлэлтээ хийн, мөн энэ хувийн эргийг яг ном журмын дагуу тухайн байгууллагад нь шилжүүлэх зам маягтуудын хөргүүлэх ажиллагаа хийгдэх нэ гэдгийг нэлээд наривчилж зааж өгснөөр онцлогтой байгаа. За журмын 5 дахь бүлэгт бол ер нь хориглох зүйлийг ер нь энэ мэдээллийн санд байгаа мэдээллийг одоо ямар үед ашиглаж болох юм. За мөн бусдад дамжуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахгүй байх, ажлын барнаас авч гарах зүйлийг бол хориглож байгаа. Дээрэс нь бол энэ тодорхой журмын хүрээнд мэдээлэл ашиглах боломжийг бол илүү их тусгаж өгснөөр энэ дээрээс нь 5-3 дугаар зуртын хариуцлагын тогтолцоог бас нэлээд тусгаж өгсөн байгаа. Та бүхэн бас анхаараарай. Ерөнхийдөө бол нөгөө журам маань бол сайтн дээр тавигдсан байгаа учраас та бүхэн бүгд уншсан байгаа. Тэгэхээр нөгөө цаг бага байгаа учраас гол өөрчлөлтүүдийг та бүхэнд илүү ингээд тайлбарлаад явж байгаа шүү. За та бүхэнд хэлсэн тийм ээ. Энэ журамаараа бид нар бол төрийн албан хаагчийн хувийн хэрэг бодвол хийлмэл болон цахим хэлбэртэй болсон байгаа гэдэг. Тэгээ дахиад сануулхад ерөнхийдөө бол хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо цахим системийн төрийн албан хаагчийн портал одоо модулаар бол та бүхэн бол
өөрийн хувийн иргэн мэдээлэлтэй танилцуулж байгаа. За энэний нууцлал аюулгүй байдлыг хангах хүрээнд бид нар танилт нэвтрэлтийн дан системээр бол бүх албан хаагч маань бол нэвтэрч орж байгаа. Тэгэхээр энд бас та бүхэн бас системээрээ ороод өөрийнхөө одоо байгаа мэдээлэлтэйгээ танилцаарай. Тэгээд 25 оны сүүлийн хагас жилээр бол бид нар бол шинэ одоо маягтуудаа хөгжүүлэлт хийгээд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За энэ порталлаар дамжаад орсны дараа та бүхэнд юу харагдаж байгаа гэхээр та бүхэн бүгд мэдж байгаа бах тийм ээ. Өөрөөр хэлбэл тухайн албан хаагчийн ерөнхий мэдээллүүд гарч ирж байгаа яг хувийн иргэн маягтынхаа дагуу. За нөгөө талаар энэ албан хаагч өөрийнхөө мэдээлэлтэйгээ танилцаад энэ засварлах одоо миний мэдээлэл одоо энд дутуу орцсон байна. Би энд мэдээлэл нэмж оруулъя гэх юм бол хүсэлтэд илгээж байгаа. Өөрөөр хэлбэл хүсэлт илгээх гэх тухайн энд мэддэгдэл засварлах гэдэг байгаа та бүхэн харж байгаа. За мэдээлэл маань ингээ хүсэлтэд илгээсэн тохиолдолд тэр мэддэгдэл 1 гэдэг гарцсан байгаа тийм ээ. Хүний нөөцийн систем дээр тухайн хүний нөөцийн мэрэгчлэлтэнд юу яаж харагддаг вэ гэхээр энэ албаагчийн энэ мэдээллийг нөгөө засах хүсэлт ирсэн байна гэд мэддэгдэл нь тухай бүрт нь ирчихэж байгаа. Тэгэхээр энэ хүний нөөцийн асуудал хариуцсан албаагч бол яг гэхээр энэ мэддэгдлийн дагуу хувийн иргийнх мэдээллийг дахин засаад сайжруулад одоо мэдээллийг засаад илгээчихэж байгаа. Илгээсний дараа тухайн албан хаагчдад яаж байгаа гэхээр нөгөө мэдээлэл минь засагдаад ороод ирнэ. Үүнийг одоо тухайн албаагч нэгтэлж хянаад баталгаажуулах хэсгийг товчийг дарж байгаа. За баталгаажуулах товчийг дарсны дараа байгууллагын удирдлага болон хүний нөөцийн мэрэгчлэлтэн бол тухайн баталгаажуулах хүсэлтийг хоёр талаас баталгаажуулсны дараа энэ анкет маань цахим хэлбэртэй баталгаажуулж байгаа. Тэгэхээр тухайн албан хаагч маань энэ анкетыг цахимаар бол баталгаажуулсны дараа хэвлээд авах боломжтой. Өөр байгууллагад шилжиж одоо өөр байгууллагад орсон тохиолдолд энэ цахим анкетыг тухайн байгууллагын удирдлага QR-ыг нөшүүлээд цахим анкеттай танилцах боломжтой болж байгаа. За бид бүхэн тухайн байгууллага дээр бас тодорхой хэмжээний байгууллагын удирдлагт юу харуулж байгаа гэхээр ер нь нийт байгууллагын хэдэн албан хаагчаас одоо хичнээн нь өөрийнхөө мэдээлэлтэй танилцаад үнэн зөвөө одоо нягтлаад хянаад хоёр талаасаа баталгаажуулалт нь хэдэн хувьтай явж байгаа юм бэ гэд хяналтын дашбордыг бас ажиллуулж байгаа. Тэгэхээр байгууллагын удирдлага энэ журмынхаа дагуу одоо нэг мэдээллийн үнэн зөв бодлон цахим систем дээр энэ хүмүүс мэнд хэдэн хувьтай баталгаажуулалт хийж гин үр дүн нь харагдаж байна гэдэг дээр бас хяналт тавих боломж бас энэ цахим системээр бас харагдаж байгаа. За нөгөө талаар энэ портал дээр та бүхэн бас мэднэ тийм ээ. Сая 3 сард бол төрийн албаагч, төрийн захиргааны албаагч чадамжийн хүрээний дагуу авсан онцлогооны үр дүнгууд бас тавигдсан байгаа. Цаашид одоо энэ цахим систем дээр бас шинээр та бүхэн доор харсан бол одоо сул оронтой гэдэг мэдээлэл цэс үсгэж байгаа. Тэгэхээр энэ сул оронтой гэсэн цэсэн дээр бид нар юу хийж байгаа гэхээр OP гэсэн одоо цахим систем дээр зарлагдж байгаа тухайн сул оронтой тухайн албан хаагчтай яг шаардлага хангасан. Өөрөөр хэлбэл тухайн албаагч мэрэгчлэлтэн байж байгаад ахлах мэрэгчлэлтний шаардлага хангачаад би ямар нэгэн байдлаар ахлах мэрэгчлэлтэн болёо. Одоо өөрөө ингээд бас карьерийнхаа замналыг сайжруулад ер нь ахлах мэрэгчлэн болъё. Өөр байгууллагад салбарынхаа хэмжээнд одоо өөр албан тушаал дээр одоо дэвшие одоо шилжие гэсэн тохиолдолд энэ сул оронтооны мэдээлэл рүү орох юм бол яг таны шаардлага хангасан сул оронтооны зарын мэдээллүүд танд ирэх боломжтой болж байгаа. Ингэснээр ямар давуу тал байгаа гэхээр тухайн одоо хуучин бол албан хаагч өөрийн хүсэл зорилгоороо одоо манай нөгөө OP гэсэн
захим систем рүү ороод сул оронтоонууд хаана би хаана аль албан тушаалууд зарлагдсан аль нь надад би шаардлага хангаж байгаа ингээд эрэл хайгуул хийдэг байсан бол одоо танд бол ийм боломжтой босоо олон хөндлөн шилжилт хийх боломжтой оронтоонууд танд мэдгдлээр ирэх боломж бас үүссэн байгаа. Тэгэхээр энэ мэдгдэл ирсний дараа та бүхэн одоо сонирхож байгаа албан тушаал зар дээрээ тавиад зарынхаа дагуу зартайгаа танилцаад энэ шууд захим анкетаа илгээх бас боломж бас бүрдэж байгаа. Мөн энэ анкетын мэдээллийг илүү сайн үр дүнтэй чанартай явуулснаар бид нар дахиад суур мэдээлэл буюу энэ OpenExam шалгалтын системд суур мэдээллүүдийг шууд татаж авч ашиглаж байгаа. Цаашдаа бидний зорилго юу гэхээр ер нь бол энэ төрийн албаагчд илүү их нөгөө мэдээлэл оруулах, цахим системд оруулах ачаал үүсгэс сэргийлж аль болох их сурвалжаас нь мэдээллийг татахыг зорж байгаа. Тэгэхээр сая та бүхэн анкетын дараа байгаа мэдээллүүдийг харсан баг тийм ээ. Тэгэхээр энэ мэдээллүүд бол ихэвчлэн бол тухайн байгууллагын их сурвалжаас нь одоо бид нар мэдээллийн татах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл та бүхэн одоо төрийн албаагчийн 1-р маягт буюу төрийн албаагчийн ерөнхий үндсэн мэдээллийг бол бид нар улсын бүртгэлийн ерөнхий газраас суур мэдээллийн татж байгаа. За төрийн албаагчийн боловсролтой холбоотой мэдээллийг боловсролын яамны мэдээллээс салбарын мэдээллээс татж байгаа. За бусад холбогдох мэдээллүүдийг одоо холбогдох байгууллагаас нь татах бол үйл ажиллагаа тэн дээр зөвхөн албаагч өөрийнхөө шинжилгээг хийх, за их сурвалжаас нь татах ийм боломжийг бүрдүүлэх энэ систем хөгжүүлж ажиллаж байна. Ингээд та бүхэнд төрийн албаагчийн хувийн эргийг ашиглах журмыг танилцууллаа. Тэгээд асуулт байвал та бүхэн асууж болно. Түрүүн хэлсэн байгаа байгууллагуудын хүний нөөц, захиргаа удирдлагын газар, хэлтэс нэгжүүд ер нь голлох зүйл маань энэ хүний нөөцүүд шинээр ажил албан томилогдож байгаа төрийн албаагчдаа хувийн хэргийг одоо үнэн зөв бүрдүүлэх энэ чухал ажил шүү гэдгийг л дахин хэлж байгаа. Эндээс одоо төрийн албаагчийн хөдөлгөөний мэдээллийн хүний нөөцийн нөхөн хангалт, сонгуульн шалгаруулалт энэ бүх ажиллагаа явуулдаг учраас одоо чухал баримт бичиг, анхан шатны баримт бичгээ гэдгийг бас бүрэн дүүрэн алгараа. За ингээд өнөөдрийн танилцуулсан сэдвтэй холбоотойгоор асуулт байвал та бүхнээс бас сонсъё. Боломжоор хариулъя. Тэнд нэг асуулт авах шүү гэнэ. Хуучин цаасаар хийсэн хувийн эргийг шинжлэх үү? Тий. Хуучин цаас онцгой. За, хуучин цаасаар хийсэн хувийн эргээ бол угаасаа энэ журам маань бол 26 оны 1 сарын 1-ээс эхлээд мөрдөж байгаа. Тэгэхээр шинжилнэ. Гэхдээ энэ дээр нэг шинжилнэ гэдэг бүх зүйлээ шинжилээд байх. Шинжилэл өөрчлөлт сая нөгөө нэмэгдсэн үзүүлэлтүүдээр шинжилээд явчихна. Мөн захим систем дээр та бүхэн бол өдөр тутам шинжилээд явж байгаа учраас энэ шинжилгээдэд ороод ирчихнэ. За, захим тухайн хүн өөрөө оруулах юм уу, хүний нөөц оруулах уу гэсэн асуулт байна. За энэ дээр бол угаасаа бүртгэлийг бол угаасаа хүний нөөц оруулахаар зохицуулсан байж байгаа. Тэгэхдээ цаашдаа бид нар одоо энэ илүү нөгөө хяналтыг сайжруулах ихэнх мэдээлэл мэн бол их сурвалжаасаа татагдаад ирсэн учраас нэг тийм шивэлт нэлээд гайгүй мэдээлэл мэн. Энийг нөгөө хамгийн гол үнэн зөв байдлыг зохицуулах хүрээнд бол хүний нөөц бол одоохондоо оруулж байгаа. Цаашид бид нар одоо үе шатаагаар бол албаагч өөрөө бас оруулах боломжийг бас нэмэгдүүлж байгаа. Ялангуяа маягтныг бол иргэн хүн ашиглах боломжтой гэж байгаа учраас иргэдмэн албаагч өөрөө мэдээллийг оруулах боломжтой болж байгаа. 3 үеийн намтрыг одоо хэрхэн оруулах вэ гэсэн байх юм. Энэ бол одоо бараг анхан шатны мэдээлэл шүү дээ. 3 үеийн намтар түүхийг нэг хэсэг оруулах байж байгаа буцаагаад оруулдаг болсон байгаа. 3 үеийн намтар бас үнэн зөв байх ёстой. Одоо бол яг яаж байгааг бол би сайн мэдэхгүй зүгээр хуучин бол заавал хараар бичсэн байх хэрэгтэй гэдэг байлаа. 3 үеийн намтрыг. За энэ дээр бас анхаарна биз. За сул оронтооны мэдээлэл хэрхэн авах гэсэн бэ гэж сул оронтооны мэдээллийг төрийн албаны тухай сонгуульд шалгуулалтын журмууд заасны дагуугаар 7 хоног 21 хоног гэдэг энэ хугацаагаа барьж байгаа. Энэ дээр бас одоо анхаараарай гэдэг зүйлийг зөвлөё.
За гүйцэтгэлийн тайлан төлөвлөгөө хувийн хэрэгт хэдэн жил хадгалах вэ? Дүүрээд ах юм аа гэсэн байна. Гүйцэтгэлийн тайлан төлөвлөгөө бол сүүлийн 3 жил л байгаа. Тэгвэл заавал яг гол нөгөө үр дүнгуудын л мэдээллүүд байгаа. Тэрнээс яг нөгөө системд угаасаа гүйцэтгэлийн тайлан төлөвлөгөө системээр явчих учраас хамгийн сүүлд нөгөө үнэлгээ байгаа шүү дээ. Үнэлгээний хуудас орж ирнэ. Тэрнээс бүх тайлан төлөвлөгөө ороод шаардлагагүй хэрэгтэй байна. За ажилласан хугацааг хэрхэн дүүцүүлэх вэ гэсэн байна. За ажилласан хугацааг дүүцүүлэхдээ нөгөө төрийн үйлчлэгээний албан тушаал, түүний удирдах байдал, улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны тодорхой ангилалд ажилласан хугацаанд дүүцүүлнэ гэдэг журмын дагуу явна гэсэн үг. За шилжин ажиллах үед асуудал гараад байна. Хоёр газрын цалин өөр бодогдоо, санхүүжилтэн саатаад гэх мэт асуудлаа гэн. За энэ асуудлыг бол жичтэн одоо бид тэмдэглэж аваад холбогдох нэгжид нь одоо хэлж хариуцуулж хариулуулж байя гэдэг зүйлийг хэлж байгаа. Ажилласан хугацааг хэрхэн дүүцүүлэх вэ гэн. За мөн л адилхан шүү дээ. Ажилласан хугацаа бол ер нь ажилласан хугацаанд юу ордог вэ гэхээр парламентд судалтай улс төрийн намын орон тооны албан тушаалд ажилласныг төрийн албанд ажилласан тооцож байгаа. За дээрээс нь одоо ажиллаж явах хугацаанд байгууллагатаа гэрээтэйгээр сургалтанд хамрагдаад явсан байвал тэр одоо ажилласан хугацаанд ордог байгаа. За мөн одоо ажиллаж байгаад маргааны улмаас гэдэг юм уу хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлэгдсэн тэр хооронд байсан хугацаа бол мөн ажилласан хугацаанд ордог байгаа гэдэг. За цомогтголоор гарсан албан хаагчийн хувийн хэргийг өөрөө авахар бол ямар арга хэмжээ авах вэ гэсэн байна. За журам дээр түрүүн зааж өгсөн байгаа тийм ээ. Тухайн албан хаагчид яг хувийн эрхийн нөр хүлээлгэж өгөхөөр маягт батлагдсан байгаа. Тэр маягтын дагуу бол тухайн албан хаагчаар гар үсэг зурулаад хэдэн хуудас баримтчдгийг хүлээлгэж өгсөн бэ гэдэг албан хаагчид нь хүлээлгэж өгөхөөр одоо журамлагдаж орж ирсэн байж байгаа. За сэтгцийн эрүүл мэндийн талаар мэдээллийг оруулах гэхээр бас болохгүй нэ. Энэ талаар зөвлөгөө байна уу? Энэ талбар хоосон байгаад байх юм аа гэсэн байна. За энэ дээр одоо нөгөө хөгжүүлэлт хийж байгаа учраас яг энэ талаар нөгөө эрүүл мэндийн одоо яг лавлгаа юугаа бол хувийн иргэдэд хавсрагч явж байгаа одоогоор бол тэгэхээр хөгжүүлэлт хийгээд ороод ирэх юм бол яг энэ тодорхой энэ баримтчиг нь аплойд хийхээр хөгжүүлэлт нь ороод ирэх байх. Байгууллагын дарга нь ямар ирэхээр орж хяналт тавих вэ гэсэн байна. За энэ яг зөв асуулт асууж байна. Яг одоо манай шинжилэл хийж байгаа. Тэгэхээр бүх эрхийн төвшингүүдийг нээж өгч байгаа. Одоо бол манад цахим систем дээр яаж байгаа гэхээр хүний нөөцийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэнгүүд нэвтэрж орж байгаа яг асуудлаа яг. Одоо бид нар шинжилэлээ одоо энэ хагас жилээр хийж байгаа учраас яг байгууллагын удирдлагт одоо эрхийн төвшингүүдийг өгөхөөр одоо зохицуулагдсан. Тэгээд эрхүүгүүд ирэхээр аянда харагдана. За одоо байгууллагын удирдлагад одоо бол яг дашбордын төвшөндөл эрхүүд өгдсөн байж байгаа. Цаашдаа бид нар үндсэн систем дээр яг эрхийн төвшингүүдийг хангах дээрээс нь салбар зөвлөлтүүд бас ирэх олгохоор шинжилгэлийн хүрээнд одоо хөгжүүлэлт дуусаад яг нэвтрэлт эхлэхээр бүх одоо тухайн хариуцсан албан тушаалтнуудад эрхүүдийг олгоод явчихна. Тэгэхээр яг энэ үйл ажиллагаан дээр хамгийн их хариуцлагатай бас ажиллах нь манай салбар зөвлөлийн нарийн бичгүү салбар зөвлөл бас нэлээд өөр өөрөөлтэй ажиллана. Яг гэвэл анхан шатны мэдээллээс үндэслээд бид нар мэдээллийн нэгдсэн том сан үүсгээд эндээс бид нар бодлого шийдвэрт шаардлагатай үзүүлэлтүүдийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл маань үнэн зөв бүрэн тодорхой хугацааны давтамжтай ирдэг бид нар тодорхой хэмжээний одоо индикатор шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж ирж бодлого шийдвэрт ашиглах боломжийг бүрдүүлэх учраас энэ дээр шатандаа анхааралтай бас хариуцлагатай ажиллахыг энэ журам дээр нэлээд бас тусгаж өгсөн байж байгаа. Нөгөө талаар түрүүн би хэлжсэн тийм ээ. Албан ёсны болон захиргааны статистик маягтыг шинжилсэн гэдэг. Энэ маягтыг шинжилсэн маягтаар бид нар хагас жилээс мэдээлэл авах гэж байна. Тэгэхээр энэ маягтын дагуу нөгөө тухайн одоо төвшин бүр дээр энэ маягтаар мэдээлэл гаргах, энэ мэдээллийг авч ашиглах бас боломж бас энэ систем дээр бол бий болгохоор хөгжүүлэлт бас хийгдээд явж байгаа. Нөөцөд байгаа иргэнийг төр орлон гүйцэтгэгчээр ажилуулж болох уу?
жирэмсний болон хүүхэд цацрах чөлөөтэй байгаа тохиолдол болно гэдэг нэг юм асуудал явдаг. За бусад дээр бол ер нь хоригдсан байгаа. За тэр хүний нөөц дээр байсан систем рүү хандах хэрэг, тамгын дарга руу болчлоо энэ төр гэдэг асуудал бол байгууллага өөр дээрээ зохицуулт хий. Эндээс одоо 300-400 мянган километрийн цаана байж байгаа суманд болж байгаа энэ асуудлыг эндээс шууд зохицуулт хийх боломжгүй шүү дээ. Угаасаа журман дээр бүр тодорхой заасан байгаа. Хүний нөөцийн мэрэгчлэн солигдсон тохиолдолд тэр системийн эрхийг хэрхэн хүлээлгэж өгөх вэ? Үүн дээр байгууллагын удирдлага хэрхэн хяналт тавьж одоо зохицуулт удирдлагаар хангах энэ одоо харилцааг маш сайн тодорхой заагаад өгсөн учраас ялангуяа журмын 3 дугаар бүлгийг маш сайн анхааралтай уншаад үйл ажиллагаанд нэлээд ашиглаараа гэж хэлмээр байна. Мөрдөж ашиглаараа. Тэгэхээр энэ дээр бол ягдгол нөгөө албаагч гардаг нөгөө системийнхаа эрх болон одоо нөгөө холбогдох мэдээллийг ажил хүлээлцэхдээ дутуу хүлээлцэд явдаг асуудлыг бол нэлээд анхаарч ирэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн албан агчаас бүрэн хүлээж авч дараагийн албан тушаалтанд одоо шилжүүлэх ажиллагааг бол тухайн байгууллагын удирдлага маш сайн удирдлагаар хангаж ажиллах зохицуулт энэ журманд маш сайн орж ирсэн. Өөрөө хариуцлага өөрчлөлт нэлээд оруулж ирснээр бас онцлогтой байгаа шүү. Тэгэхээр 3 дугаар бүлэг дээр маш тодорхой заагаад өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч, хүний нөөцийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэн байгууллагын удирдлага гэсэн энэ 3 одоо төрийн албаагчийн хувийн эрх бүрдүүлж байгаа үйл ажиллагаанд оролцогч энэ 3 хүний харилцааг маш тодорхой тусгаад одоо журмалцсан байгаа учраас журамтайгаа маш сайн танилцаад одоо өдөр тутам мөрдөж ажиллахыг бас та бүхэнд бас хэлж байна. За хүний нөөцийн портал руу дан системээр орохоор уучлаарай танд хандах хэрэггүй нэ гэдэг юм гараад ах юм аа. Уг нь төрийн албанд ажиллаад байгаа штэ. Энэ одоо ямар учиртай юм бэ гэсэн байна. За энэ портал дээр бас тийм асуудал гарч байгаа. Ямар асуудал гарч байгаа гэхээр бид нар төрийн албаны тухай хуулийн дагуу 4 ангиллын хүрээнд яг үндсэн албан хаагчид бол порталаар яг дамжиж орох боломжтой. Тэрнээс яг нөгөө улсын төсөвт үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагчид бол орох боломжгүй байгаа. Тэгэхээр яг л төрийн албаны тухай хуулийн одоо төрийн улс төр, одоо төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээний ангиллалд ажиллаж байгаа албаагчид бол бүгд нэвтрэх боломжтой байж байгаа. Энэ дээр бас тийм ялгаа байгаа шүү тийм. Төрийн албанаас төр чөлөөлөгдсөн иргэний 3 жилийн хугацаа дуусаад гэдэг байна. Ямар дүрм журам хуулийн дээр төрийн албанд ажиллаж байгаад чөлөөлөгдөхөөрөө 3 жилийн нөөцөнд байна гэж байдгийн бэ. Тэрийг өөрөө уншиж судлаа. Би лав тийм юм олж хараагүй шүү. За сэтгцэн эрүүл мэндийн дүгнэлтийг хаанаас авах вэ гэж Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр байгаа албан хаагчид бол сэтгцэн эмгэг судлалын үндэсний төв буюу бидний хэл занснаар шар хатны эмнэлгээс авна. Аймгийнх бол аймгийнхаа нэгдсэн эмнэлгээс авна. За сумынх бол аймгийн нэгдсэн эмнэлгээс авахаар одоо зохицуулагдсан байдаг юм аа. Тэрнээс сумын эмнэлэг бол одоо сэтгцэн чиглэлээр энэ үнэлэлт дүгнэлт өгөх тал дээр бас өөр байгаа шүү гэдгийг анхаараарай. Шалгалтанд орох гэж байгаа тусгай шалгалт өгөх гэж байгаа иргэд шалгалтанд бүртгүүлэхдээ сэтгцэн эрүүл мэндийн лавлгаа авж яана гэдгийг одоо саяхнаас ингэж зэгцтэй сонгон шалгаруулалтын газар ийм чиглэл өгөөд байна лээ. Энийг одоо CSC инфо үлөө таз инфо үлөө тэр хаягнаас аваарай гэж. За баталгаажуулсан мэдээлэл өөрчлөгдөд байх юм аа. Дахин баталгаажуулахад мэдээлэл өөрчлөгдсөн гэдэг нь хэвээрэл байгаад байх энэ дээр бас нэг хэлээч гэсэн байна. Баталгаажуулсан мэдээлэл өөрчлөгдөн гэдэг нь тухайн хүн баталгаажуулчаад дараа нь дахиад албаагч өөрчлөлтөө хийсэн тохиолдолд өөрчлөгдөн шүү дээ. Энэ чинь систем бол real time-аар явж байгаа учраас баталгаажуулчаад буцаад энэ систем дээр өөрчлөлт хийхгүй бол тэр баталгаажуулалт маань хэврэл байж байна. Ямар нэгэн өөрчлөлт та хийсэн тохиолдолд тэр дахиж баталгаажуулах. Яг бол энд тухайн мэдээлэлд өөрчлөлт орж байгаа учраас дахиж баталгаажуулна л гэж гарч ирж байгаа. Нөгөө өмнөх баталгаажуулалт маань одоо дахиад засвар өөрчлөлт орсон байна гэдэг мэдээлэл ирээд байгаа шүү. Тэгэхээр нэг баталгаажуулал дараа нь орсон ч гэсэн ороод өөрчлөлт хийсэн ч гэсэн баталгаажуулалт нь хүчнэтэй биш. Өөрөөр хэлбэл баталгаажуулаад тэрний дараа дахиад өөрчлөлт оруулаад дахиад тэргээд тухай бүрдэн л баталгаажуулна гэсэн үг байгаа.
Тэн дээр та бүхэн яг real time систем дээр явж байгаа учраас энэ системийнхаа үйл ажиллагаатай нэлээд сайн танилцаарай тий. За хоёр иргэн өрсөлдөөд нэг нь ажилд амлагдчихоор нөгөөх нь нөөцөд авч болох уу гэж 2019 оны бас мөрдөж эхэлсэн шинэ хуулиар бол ийм боломжгүй болсон байгаа. За хүний нөөцийн асуудал хариуцсан мэрэгжилтэнгүй учраас хувийн хэргийг хэлтсийн дарга хариуцаад байгаамаа. Ийм бүтцтэй байгууллагууд цаашид одоо хэрхэн зохицуулах вэ? Байгууллага болгон хүний нөөцтэй байх ёстой гэж ойлгодог штэ гэж байна. За хүндрэлтийн асуудлууд бий. Сумын иргэдийн хурал гэхэд иргэдийн хурлын дарга, иргэдийн хурлын нарийн бичгийн дарга гэдээ 2 хүн байж байгаа. Хүний нөөц гэдэг оронтой байхгүй. Соёлын төв гэдэг байгууллага 5хан албан хаагчтай, хүний нөөц гэдэг оронтой одоо байхгүй. Тийм учраас одоо тэр байгууллагын өдөрт халбан тушаалтан өөрөө хариуцаад явж яхан зөв бахаа л гэдэг зүйлийг зөвлөё. Энэ журам дээр бас та бүхэн бас би түрүү хэлсэн тийм ээ. 3 дугаар заалтан дээр тухайн одоо нөгөө хүний нөөцөөс хариуцсан албан тушаалтан байхгүй бол тухайн айл нэг мэрэгчлэний албан тушаалын тодорхойлолтод нь энэ үйл ажиллагааг тусгаж өгнө гэж заасан байж байгаа. Тэгэхээр чи үүргийн албан тушаалын тодорхойлолтод тусгаад одоо явах нэ. Төрийн албан хаагчийн хувийн хэргийг хүлээлгэн өгсөн тухай маягтыг зөвхөн ажлаас гаргахад бөглөөд байх юм уу? Одоо хувийн хэрэгтэй байхад нь бөглөх юм уу гэсэн байна. Энэ ажлаас гарах мэдээж хувийн хэргийг тухайн албан хаагчинд хүлээлгэж өгч штэ. Тэгэхээр тэр албан хаагч тухайн ажлаас гарахад тухайн хүнд таны хувийн хэрэг тэрчний хуудас ийм бүрдэлтэй байна. Ингээд танд хүлээлгэж өгч гинэ гэсэн хүлээж өгсөн, хүлээлгэж өгсөн хүлээн авсан маягт байгаа байхгүй. Тэгэхээр хин хариуцлагатай хэдэн сард хинд ямар албан хаагчтай ингээд маягтыг хүлээлгэж өгсөн бэ гэдэг ингээд баримт байгаа. Тэгэхээр ажлаас гарсан тохиолдолд тэр хүнд хувийн хэргийг хүлээлгэж өгнэ. За тэр хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн тогтолцоонд шинжлэгдсэн анкетыг маягт хэзээ орох юм бэ? Албан хаагчид төрийн албан хаагчийн порталоор нэвтрэх үед хандах хэрэггүй байна гэсэн алдаа гараад ах юм аа. Гэр бүлийн гишүүний мэдээллийн овог нэр солигдож татагдаад байх гэх мэтлэнгийн юмнууд гарах юм аа гэсэн байна. За энэ дээр бас яг тайлбар хэлэхэд түрүүн би бас дахиад хэлсэн тийм ээ. Өөрөөр хэлбэл ингээд дүрм журмын өөрчлөлт болгонтой уялдуулаад системд өөрчлөлт ордог. Гэхдээ систем маань маш хурдан хөгжүүлэлтийн, туршилтын, нэвтрүүлэлт хийдэг учраас 25 оны сүүлийн хагас жилээр орж ирнэ, хөгжүүлэлтэн гэж би та бүхэнд хэлээд байгаа. Гэхдээ одоо бол портал дээр бол хуучин маягтаараа суур үзүүлэлтүүд нь тодорхой ороод яваад энэ дээр баталгаажуулалтаа хийгээд яваад байгаа. За энэ тодорхой мэдээллүүд ингээд өөр буруу ороод байна гэдэг бол ягаад гэвэл улсын бүртгэлийн ерөнхий газраас бид нар суур мэдээллийг татж байгаа. Тэгэхээр тухайн одоо байгуул улсын бүртгэлийн ерөнхий газар дээр таны одоо гэр бүлийн мэдээлэл тодорхой хэмжээгээр бүртгэл зөрүүтэй байна л гэсэн. Тэгэхээр улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж өөрийнхөө мэдээллийг бас шинчилж, өөрчлөх, сайжруулах хүсэлтэд тавьж өөрчлөлөх боломжтой байгаа. Түрүүн бас энэ асуултанд бас явж исэн боловсролын мэдээлэл диплом бас буруу ороод байна. Тэгвэл энийг хаана хандах вэ гэхээр боловсролын яам болон боловсролын ерөнхий газарт хандах. Мөн Монголиа дээр бол өөрийн одоо дипломын мэдээлэлээ хүсэлт өгөөд мэдээллийн санд оруулах хүсэлтийн мэдээлэл орцсон хүсэлт өгөх боломж бүрдсэн билээ. Тэгэхээр та бүхэн Монголиагаа болон тухайн одоо боловсролын яамд очиж одоо боловсролын баримтчдын мэдээлэл оруулах бүрэн боломжтой байна. Тэгэхээр бид нар тэр тухайн мэдээллийн сангаас нь одоо салбарын мэдээллийг татаж та бүхэнд харуулж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо бол бид нар бол бас аль боломжийг бас бүрдүүлж байгаа нэг талаар. Үнэхээр одоо олон жилийн өмнө дээд сургууль төгссөн айл эсвэл гадаадад сургууль төгссөн тохиолдолд бол системд боловсролын салбарын мэдээллийн санд бүртгэдэггүй тохиолдолд бас хүний нөөц өөрөө оруулах боломж одоо аль боломжийн л давхар бүрдүүлээд энэ системээр оруулах боломжтой байгаа. Тэгэхээр энэ хүний нөөцтэй хандаад бас энэ давхар одоо мэдээлэл оруулах боломжтой байгаа шүү. Гэхдээ хүний нөөцийн асуудал хариуцсан мэрэгчлэн аль болох мэдээллийг их сурвалжаас нь татаж ажиллавал илүү их чухал байгаа шүү. Энэ дээр тэгэхээр бид нар цаашдаа энэ болохоор зөвхөн ганцхан манай мэдээллийн сангаас гадна бусад салбарын мэдээлэл үнэн зөв болох хоорондоо уялдаа холбоотой ажиллах энэ салбар хоорондын мэдээлэлээ солилцох энэ боломж бүрдэж байгаа гэдгийг та бүхэн бас
анхаараарай гэж хэлмээр. За тэр мэдээлэлд засвар хийхдээ албан хаагч өөрөө одоо засвар хийгээд шууд баталгаажуулчих болдгоо юм уу гэд байна. Хүний нөөцтэй ханднаа. Ийм зүйл дээр нэмэлт засвар хийгээч. Миний энэ хэсгүүд дутуу байна. Мэдээллийн шинчилж байна гэд. Тэгээд хүний нөөц баталгаажуулж яхаар журамлагцаа, журмаа барьж ажилланаа гэсэн үг. За бүтцийн чиг үүрэг өөрчлөгдөж хоёр байгууллага салгаж шилжүүлж бүртгэхэд бас хүндрэлтэй байна гэсэн зүйл байна. За энэ яг байгууллага өөр дээрээ зохицуулалтаа хийх баха. Агшяагаад 2025 гэж яриад байгаа юм бэ гэж байна. Журам батлагдсан. Манай журам 25 оны 11 сарын 19-нд өдөр одоо батлагдсан байгаа. Тэгээ 26-ны 1 сарын 1-ээс мөрдөгдөж байгаа шүү. Тэгэхээр 25 оны нөгөө батлагдсан журам гэдгээр яриад байгаа. За хүний нөөцийн бүрдлийн хавцыг ямар хяналт шалгалтанд үзүүлэх вэ гэх нэг мэдээж одоо хүний нөөцийн аудитаар очиж байгаа, томилгооны хяналт хянаж байгаа. За магадгүй дээрээс нь авилгатай тэмцэх газар, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, төрийн албаны зөвлөл, орон нутагт түүний салбар зөвлөл энэ хянаж байгаа хэсэгт одоо үзүүлэх хэрэгтэй баха. За тэр байгууллагын За засгийн газраас өчигдөр гарч байгаа шийдвэр маань албан ёсоор алавжиж, тогтоол алавжаагүй байгаа. Тэгэхээр тэр тогтоол алавцсны дараагаар одоо бусад зөвлөмжийг өгөх бах. Тэрнээс одоо өчигдрийн хурал дээр яригдсан засгийн газраас тавигдсан мэдээлэл дээр тулгуурлаад өнөөдөр шууд одоо хариулт өгөх боломж бол хомс байна. Тэр хуур системээс татхаар мэдээлэл зөрүүтэй ингээд түрүү би хэлсэн тийм ээ. Яг нөгөө мэдээллийг татж байгаа их сурвалж байгаа байгууллага дээр нь очиж мэдээлэлээ засварлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл ерөнхий мэдээллийг бид нар улсын бүртгэлийн ерөнхий газраас за боловсролын мэдээллийг боловсролын яамны мэдээллээс гээд нийгмийн даатгалын мэдээллийг нийгмийн даатгалын ерөнхий газраас татж байгаа учраас яг тухай одоо салбар байгууллагад нь бол очиж мэдээллээ засварлах боломжтой байгаа шүү. Тэгэхээр тэр яг татж байгаа байгууллагад нь бол өөрөө мэдээлэл өгөөд зөрүүтэй байгаагаа засах хэрэгтэй байгаа. За хувийн эргийг сканер дээр цахим файл өсгөө. За энэ одоо бол сканер дээр цахим файл өсгөх шаардлагагүй. Энэ мэн өөрөө манай хянамт систем дээр цахим үүсчихэж байгаа учраас дахиж цахимаар сканер даах шаардлагагүй болсон. Шууд бид нар өөрсдөө шинжилгээ өөрчлөлтөө хийгээл QR-даал захин файл маань үүсчихэж байгаа. За тангараг хизээ өргөх болоо гинэ. Салбар зөвлөл тухайн байгууллага хоорондоо зөвлөлдөж яриад улсын баяраар юм уу, улс тунхагласан өдрөөр юм уу ингээд өөрсдөө одоо тангараг өргөхөө зохицуулах хэрэгтэй. Гэхдээ энэ одоо тухайн хувийн эрхийн сая би хэлсэн тийм ээ. Энэ нөгөө нэг слайдаа гараад ирдэ маягтан дээр цөөхөн хідэн үзүүлэлт нэмэгдэж байгаа байхгүй юу? Хуучнаараа бүр цоо шинээр өөрчлөлт шинжилгээ урагшаага яг нөгөө 3 маягт байгаа. Нэг доторх агуулга нь. За энэ. За албаагчийн ерөнхий мэдээлэлд зөвхөн чадамжийн мэдээлэл л орж ирж байна. Хуучин байсан дээрээ. Ерөөсөө өөрөөр бил чадамжийн хүрээний дагуу тийм ээ. А хоёрдугаар маягтан дээр бол ерөөсөө нөөц ажилласан хугацаа дүүцүүлэлт байхгүй бол энэ мэдээлэл байх шаардлагагүй. Туршилтын хугацаа бол тангаргийн мэдээлэл байвал оруулалт байхгүй бол шаардлагагүй. Ер нь өөрчлөгдөж байх юм зүйл байхгүй. За 3 дугаар маягтан дээр бол тухайн ажиллаж байгаа албан тушаалын мэдээлэл та одоо өнөөдөр ямар ангиллалын, ямар төрөл дээр, ямар албан тушаал дээр ажиллаж байгаа. Энэ ажилласан хугацааны мэдээлэл бол тэртэргүй үндсэн мэдээлэл дээр байдаг учраас нэмээд авах шаардлага байхгүй. Чадамжийн онцлогооны мэдээлэл бол тэртэргүй цахим системд орсон учраас заавал ингээд бүр шинээр юм бүрдүүлэх гэж байгаа юм шиг та бүхэн битгий ойлгоорой. Энэ чинь хуучин мэдээлэл дээр шинжилэл өөрчлөлт нэмэгдэж орж ирж байгаа. За хүний бодлого шийдвэрт дүрм журамтайгаа уялдуулаад тийм ээ. Хүний нөөцийн систем дээр хугацаа давхурдсан байна гэдэг алдаа заагаад ажилласан жилийг буруу тооцоод авах юм гэсэн байна. За тэр бол яг хүний нөөцийн мэргэжлэнгүүдэд бид бүхэн наривчилсан бас заавар зөвлөгөө гуцаар бодлон бас захимаар өгж байгаа. Энэ дээр болохоор яг тухайн хүний албан хаагчийн одоо нөгөө
ажил эрхлэлтэй холбоотой мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй байгаа. Ягаад бол энэ нөгөө албан хаагчийг яг ажлаас гарсан орсон хоёр бол нэг өдөр байх байтал одоо зөрүүтэй оруулснараа ингээд зөрүү үсээд энэ дээр асуудал байна шүү гэдэг систем дээр мэдээлэл асуулт гараад байгаа учраас энэ нөгөө мэдээллийг нягтлах шаардлагатай байгаа. Энэ мэдээллүүд яагаад ингээд систем дээр ингээд нөгөө алдаа юм шиг та бүхэнд ингээд анхаарлын тэмдэг гараад байна гэхээр энэ хүний мэдээллийг та ингээд зөрүүтэй оруулаад шинж хугацааны зөрүү гараад байна шүү гэдгийг танд ингээд анхааруулад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэний нөгөө үндсэн оруулж байгаа нотлох баримтчгээ та бүхэн маш сайн хянаж оруулмаар байна. Тэгэхгүй зөрүүтэй яг хугацааныхаа зөрүүтэй оруулж байгаа энэ давхардалчин та бүхэнд системээр ингээд анхааруулах харагдаад байгаа шүү. За тэр ийм Монголиогоос төрийн албанд ажилласан жил буруу гараад байна гэдэг юм уу? Сая дэш өгсөд явчлаа. Зөрүүтэй байна хаана яаж асуулах вэ? Энэ ажилласан жил зөрүүтэй байгаа асуудал хаана яаж асуулах вэ гэдэг нь ер нь та төрийн албаагчийн порталаараа ороод ажил эрхлэлтийн түүхээ харах ёстой. Тэр ажил эрхлэлтийн түүх дээр таны бүх мэдээлэл орж уугүй юу гэдгээ та харах ёстой байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр мэдээлэл дээр суйрлаад нөгөө ажилласан жилийн мэдээлэл чинь Монголын лавлгаар гарч байгаа. Тэгэхээр тэр мэдээлэл минь дутуу орсон тохиолдолд таны ажилласан жил чинь зөрүүтэй гараад байгаа. Тэгэхээр үүнийг хаана засуулах вэ гэхээр хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй хандаад энэ яг миний өөрийн ингэ шалгасан дээр зөрүү гарлаа. Тэгээ түрүүн би хэлжсэн тийм ээ. Одоо зөрүүтэй мэдээлэл байх юм бол та энэ ажилласан жилийн энэ тушаал ороогүй энэ хэсэг ажилласан жил хасагдсан байна гэдэг нөгөө хүсэлтээ системээр илэрхийлж болно. Аль эсвэл хүний нөөцтэйгээ уулзаад хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн бол тухайн хүсэлтийн дагуу өөрөөр хэлбэл нотлох баримтанд үндэслэн тэр мэдээллийг оруулаад хоёр талаас мэдээлэлээ баталгаажуулж байгаа шүү. Тэгэхээр энэ лавлгаа бол дандаа суур мэдээллээс гарч боловсруулалт хийж гарч байгаа учраас та бүхэнд нөгөө порталаараа өөрийнхөө мэдээлэлтэй танилцаад өөрийн мэдээлэл чинь үнэн зөв үү гэдгийг хянах боломж өгсөн байгаа учраас энэ дээр хариуцлагатай өөрөө хандаад хүний нөөцтэй бүх мэдээлэлээ засуулах боломжтой гэдгийг та бүхэнд дахин анхааруулж хэлмээр байгаа. Тэгэхгүй нөгөө энэ суур мэдээлэлээс чинь л бүх зүйл татагдчихж байгаа гэдэг анхаар шатны мэдээлэл маань үнэн зөв бүрэн байх юм бол бүх суур мэдээлэл маань цаашаа зөв явна болно гэдэг. Тэгээ энэ журам дээр би та бүхэнд бас албаагч өөрөө хариуцлагатай байх, хяналт тавих, хугацаанд нь оруулах гэдэг өөрөвжүүлсэн харилцаа энэ дээр тусгагдсан байгаа шүү гэдгийг бас 3 дахь бүлэг дээр нэлээд тодорхой тусгасан гэдгийг бас дахин анхааруулж хэлье тий. За зарим нийтлэг асуудлууд байх юм а. Төрийн үйлчлэгээр ажиллаж байгаа албан хаагч би дахиж ерөнхий шалгалт өгөх гэх юм. Төрийн үйлчлэгээний албаны удирдах албан тушаал дээр төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт өгсөн хүнийг ерөнхий шалгалт өгсөнд бол тооцно. Зүгээр бусад төрийн үйлчлэгээний гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байгаа хүн бол ерөнхий шалгалтгүй ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тээзээр орох юм бол заавал шалгалт өгнө. Өмнө ажиллаж исэн газрын тангараг өргөөд ажилласаа гарчихсан юм аа. Дахиад шалгалт өгөөд өөр газарт ажилд орвол тангараг өргөх үү гэнэ. Та төрийн албанд ажиллаж агаад гарчгаад буцаад одоо жинхэнэ албанд орох юм бол сахилга хариуцлага ёс зүй гэмт хэрэг тооцоолаагүйгээр одоо чөлөөлөгдсөн бол дахиж тангараг өргөнө гэсэн ойлголт байхгүй. Өмнө нь би тангараг өргөж байсан гэдгээд үзүүлж харуулад явчихна. Хэрвээ сахилга хариуцлага гэмт хэрэг тооцоолаад одоо халагдаад гараа явцсан бол буцаж орохдоо тангараг өргөхөөс өөр аргагүй гэдгийг зөвлөё. Ерөнхий асуулт байна. Тэр байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн системд хандах эрхээ хаанаас авах вэ гэж байна. Тухайн байгууллага шинээр байгуулагдсан тохиолдолд төрийн албаны зөвлөлд одоо энэ байгууллага шинээр байгуулагдсан гэд бүх холбогдох баримтчгээ бүрдүүлээд албан бичиг хэрүүлж байгаа. За нөгөө талаар тухайн хүний нөөцийн мэргэжилтэн бол манай хэлцээс бол системд хандах эрхийг бид нар үүсгэж өгч байгаа. Тэгэхээр манайх руу хандаад хандах хэрэг авч болно. Тийм үү. Яг одоо шууд гардан хариуцахгүй байгаа учраас энэ дээр бол шууд хэлчих одоо тайлбар бол алга. Зүгээр ер нь албан тушаалын тодорхойлолт батлагддаг асуудал бол байнга одоо орж батлагдаад явж байгаа шүү. За засгийн газраас сул оронтойг зарцаас нь тусгай шалгалт явагдахгүй гэсэн үг үгээд. За яг хугацаа заасан байгаа. Тэр хугацааны хооронд бол тусгай шалгалт явагдахгүй.
Тэгээд тэр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас юу хийнэ гэсэн байлаа да. Тэрний дараагаар л одоо шалгалтууд явагдах хэсэг, сул оронтойг нөхөх хэсэг асуудлууд яригдана гэж ойлгож байгаа. Процессын дахин инженерчлэл, чигүүргийн шинжилгээ хийгдэж явж байгаа гэж ойлгож байгаа. За ерөнхийдөө цаг болцсон юм байна тий. Маш их ерөнхий асуулт ирж байгаа юм чинь. Төрийн жинхэнэ албан хаагчаас өөрийн хүсэл дээрээ гарчихсан бол дахиад төрийн албанд орохдоо шалгалт өгнө. Ерөнхий шалгалтаасаа эхлээд тусгай шалгалт гээд 2 шалгалт өгнө гэсэн ийм зүйлүүд явж байгаа. За өнөөдрийн одоо хувийн хэрэгтэй холбоотой мэдээллээр тэгээд хажуугаар нь одоо нийтлэг төрийн албатай холбоотой асуултууд ирээд бас боломжоор хариуллаа. Цаад одоо зарим асуудлуудыг нь бол холбогдох нэгжид нь уламжлана гэсэн ийм байр суурьтай байна. За өнөөдрийн одоо мэдээллийн цагт маань 2900 хэрэглэгч нэвтэрч орсон байна. Та бүхэндээ талархлаа. За ирэх 4 дахь өдрийн хуваараар бол бид хэд өчигдөр одоо засгийн газраас мэдээлсний дагуу засгийн газрын их хөгжил датаны дашбордыг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгүүлье, дундуур нь одоо оруулж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байгаа. Энэ чиглэлийн мэдээллийг бэлтгэж байгаад бид одоо оруулахаар тооцоолж байна. За дээрээс нь мөн төрийн албаны зөвлөлийн захим хуудсанд байдаг дашборд байгаа. Энийг одоо зөв ашиглаж сурах чиглэлээр хэрвээ боломж цаг нь олдвол бас давхар мэдээлэл өгнө гэж тооцоолж байгаа. Ингээд өнөөдрийн одоо мэдээлэлд цаг заваа зарцуулан эх орны 408 зохисоос оролцсон нийт төрийн албан хаагч, сонирхогч бусад иргэдэд талархж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.